Сүүлийн үед ерөнхийдөө манайд ер нь хөгжмийн фестивалууд нэлээд ихсэж байгаа. Тэр дундаа электрон хөгжмийн фестивалууд болохоор маш ихээр гарч ирж байгаа. Тэгээд саяхан Ibiza Art хөгжмийн фестивал болоод өнгөрсөн бол энэ 7 өдрийн 5 дахь өдөр Хүнү Music Festival 5 дахь жилдээ дахин зохион байгуулагдах гэж байгаа юм байна. За тэгээд манайхан бүр сайн мэддэг болсон байх гэж найдаж байна. Цонжин болдогт байрлах Чингисийн өшөөний гадаад талбайд бүхэл бүтэн 16 цагийн турш үргэлжилдэг ийм фестивал байгаа. За нэг гоё мэдээ дуулгахад энэ жил Black Eyed Peas хамтлагийн rapper Apple DAP ирж уран бүтээлээ хүргэнэ. За дэлхийн алдартай хамтлагийн рэперийг бас Монголын тайзан дээр харах боломж гарах юм байна шүү. Тэрнээс гадны алдартай дижнер болох Godfather, Amo, Crystal Q зэрэг гарууд ирж өөрсдөө уран бүтээлүүдээс сонирхуулж цаагуулсан гинэ. Харин Монголоос гэх юм бол Martin Crooks, Something Brewing гэдэг амьд хөгжмийн хамтлагууд тоглоно. Мөн Wolfism, Цэцэ, Thunder, GG, DJ Billy, Тулга, Очроо, Cosmic Bangers гэдэг гой алдартай гарууд бас хөгжим тавьж сагах юм бэлээ. Харин та нар яаж очихоо мэдэхгүй байгаа бол шүү дээ те. Фестивалийн өдөр Баянгол зочид буудлын A Corpus-аас гэсэн цаг тутамд автобус хөдлөн гэж хэлээ. Тэгээд дасгалбарын үнийн тухайд гэх юм бол 2 хүний дасгалбар ердөө 15,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. Мэдээж насны ангиллал бол 18-аас дээш насныхан байгаа. Тэгээд олон толгойн нуршаад яг зохион байгуулагчтай хийсэн ярилцлагаас бүгдээ хамтдаа үздэцгээе. За уусаа волюм талаас битэр яг одоо би Хүнү Music Festival-ийн зохион байгуулагчтай уулзаад байна. За тэгээд одоо удахгүй Хүнү Music Festival боллоо шүү дээ. Тэгээд наадмын тухай бас гоё товчхон танилцуулаач. За энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. За Хүнү Music Festival нь өөрөө 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Монголын анхны EDM хөгжмийн наадмуудын нэг байгаа. Энэ жил болохоор зохион байгуулагчаар нь On Aid Agency, Jenka Tobro компаниуд хамтран зохион байгуулж байгаа. Тэгээд бас сүүлийн үед манай улсад зөндөө олон хөгжмийн наадмууд ингээд зохион байгуулагддаг болсон байна те. Зуны улирлуудад. Тэгээд яг одоо Хүнү Music Festival-ыг гоё ингээд бусдаас нь ялгах онцлогын тухай ярил. Дэлхийд одоо DJ Mag гэж сэтгүүлээдэг байхгүй юу? Тэр нь болохоор одоо дэлхийд танигдсан 100 топ DJ-ийн ранк үүсгэсэн байдаг. Бид нар болохоор яг энэ DJ Mag гэсэн сэтгүүлээс бас сайтуудаас нь онцлог хүмүүсээ маш олон хүмүүст хүрсэн хөгжмийнх нь ур чадвараас нь онцлон өөрийнхөө хөгжмийн наадмад оролцож тоглоулдгаар онцлогтой байгаа. Одоо тэгэхээр яг тэр ранк нь юу гэсэн үг жил болгоо ингээд өөрчлөгддөг гэсэн үг үү? Тий, өөрчлөгдөн жил болгоо өөрчлөгдөж. Тухайн жилдээ бас дээгүүр байгаа дижнераа авчирд юм шүү дээ. Тэгээд энэ жил бас нэг гоё нэг Black Eyed Peas хамтлагийн rapper байсан тий. Apple DAP гэдэг. Тэгээд өөр бусад бас гаднаас ирж байгаа гоё дижнерийн тухай ярил. За энэ жилийн манай хит дижгээр нь Black Eyed Peas хамтлагийн Apple DAP ирж байгаа. Нөгөөтэйгөр бол Black Eyed Peas хамтлагийн producer DJ Amo. Тэгээд Азаас гэвэл Taiwan-ы DJ Crystal Q гэдэг эмэгтэй DJ. Энэ DJ нь болохоор бас өөрөө одоо Азийн маш том фестивал болох Ultra Music Festival Seoul гэж болдог байхгүй. Энэ болохоор урилгаар тоглож ирсэн team DJ байгаа. Мөн Godfather гэсэн DJ-нүүд хүрэлцэн ирж байгаа. За. Тэгээд бас нөгөө нэг юу гэдэг байгаа штэ цонжин болдогт болно. Тэгээд бас унаа машингуу ингээд хүмүүстэй бас нөгөө нэг автобус гаргаж өгч байгаа те. Автобусны тухай, хуваарийн тухай ярил. За Баянгол зочид буудлын яг урдлын зогсоолоос бол үнгүү автобусууд бол явж байгаа. 12 цагаас эхлэн 2 цагийн зайтай 21 цаг хүртэл үнгүү автобусууд маань Чингисийн морь төшөө зогцлбор руу явж байгаа шүү хүмүүсээ. Тэгээд нөгөө Early Bird Ticket гэдэг 2 хүний тасалбар байсан те. Тэр одоо зарагдаж байгаа юу? Зарагдж байгаа. 29 хүртэл Early Bird Tax нь 2 хүн орохоор 2 хүн орох ба тухайн өдрөө болохоор 1 хүн орохоор 10,000 төгрөгөөр зарагдана. Tickets гэмээр үнгүү хүргэлтээр авч болно. За баярлалаа. Тэгээд бас мэдээнийхээ төгсгөлтөд яг наадмынхаа одоо хуваарийг товчхон танилцуулбал хизээ болох байлаа гэдэг. За 6 сарын 29-нд буюу энэ баасан гарагт Чингисийн морь төшөө зогсолбор хүрээлэнд 12 цагаас эхлэн үдшийн 4 цаг хүртэл нэг өдрийг хамтдаа EDM хөгжимд сайхан өнгөрүүлэх болно. Бүхэлд 16 цаг үргэлжлэв. За баярлалаа. Тэгээд бүгдээ Хүнү Music дээр уулзцгаая. За. Тэгээд бас чамд өөрчн бас нэг 2 урилга өгч юм байна. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд мэдээнийхээ төгсгөл хамтдаа Хүнү Music Festival-ын гоё commercial-уудаас үздэцгээе. Afraid of God, I just don't know anymore. Afraid of God.